За сайн байцгаана уу. За тэгвэл одоо ингээд Necromancer part 3 шүү дээ. За тэгвэл ингээд өмнөх дугаар дээр юу болсон бэ гэх юм бол манай хүн ганцаараа хэргийг шийдэхэр цавдлуудад үлдсэн байгаа. Тэгвэл ингээд тэрнээс хойшоо эхэлцгээе. За тэгээд бас цагаан зураг цэгко маань 1 сарын ирэх бол 1 сар өнгөө басан баг. Таад нэг хямдралын дуусгаас нь газ гэлцаа таваараа зөө. За тэгвэл ингээд бичлэглэг барцсан. За тэгэхээр төрөөдөр ирсэн зочин маань төрөөлөв дайрч эхэлнэ. За тэгэл төрөөч амберлаг цараа гаргаал явж чи. Манай бондок гарч ирж тэрийг хорч амнаа. За тэгэл эндээс нь давхар мега гарч ирж шүү бас. Тавшаараа. Та бүгдийг яахын аргагүй сайн хамгаална гэл. Энэ бас нэг сүртэй бараг авенжерс бод юм уу хайж. Жинхэнэ сэлэмчин хүн бол нэг сэлмээр энэ ертөнцийг ганцаараа бүхтээс нэг ялна гэл. Нэг сүртэй гарч ирнэ манай. Тэгэл нөгөөхөн дайралт гэж энэ одоо ямар хурдан юм бэ гэд өөрөө шокрохын тэр. Түрүү одоо нэг яаж дийлсэн юм бол. Чи одоо түрүү ч одоо ууж шийдтэн дээ те. Түрүү чадна гэвэл би ч бас чадна гэж бутсан дайрч эхэлнэ. За дайрлах нэрийг нэлээд. Тэгээд нөгөө нэг хороос номоо сараа хоёр гарч ирээд танд төрөө хэлнэ. Та нар яагаад бүгдийг гарчихсан байгаа. Энийг өрийн төлөө гэж бодоорой гэд. За ер нь бол төрөөг маань өртөө оцорно гэж бодож. Эдгээр хавыг ер нь бол мегаал хурж тасдах юм байна да гэж. Манай төрөө өөрөө сайхан гараараа тастаа тайчна. За тэгэл нөгөө нэг хоёр төрөө чи үнэхээр өгсдгийг амьдруулагч юу. За тэгээд ингээд нөгөө мегач нөгөө нэг хар дарсан зүгтээ сайх тулдаад байж өгч энэ дөө. За тэгэл нөгөө хоёр нь тослоо гэж чинь. Үгүй хэрэггүй. Чихэн баатруу ганцаараа ялах хэрэгтэй юм байна гэл нэг өөрийнхөө нэг за нэг өөрийнх нь л нэг юу нэмтэж. Нөгөө манай бондок маань хэлж өгнө. Нэг нэгээр нь толдлгүй зүгээр толгоор зохиход горолдоор хар даргын сул тал нь толгоон шүү гэд өг нь хэлж байгаа юм л да. Тэгэл өчигдөр төрөө толгоор зохиод ялцсан болохоор зөө. За тэгэл нөгөө мэгэж ойлголоо. Үнийг би бодох хэрэгтэй байсан юм. Энэ юу нэгж байгаа бас нэг махан толгойтой гар юм шиг байна. Тэгэл мен төрөө за хэвээ мега үндэ хар даргын сул талд нь толгоо нь биш шүү дээ. Гэт төрөө маань бодооч. Тэгэл нөгөө мэгэж тэр цаан те. Төрөө чи айцхаа юу? Би чамайг давна гэдгээс айж байна гэж юу? Чи хар даргаыг унах гэж багийнхаа тусламжийг хэрэгтэй болгосон. Харин надад ганц ил хангалттай. Миний дараагийн зохиотыг анхааралтай ажиглаарай. Учир нь тэр үнэхээр дэгжин цоглог хөөрхөн байх болно. За тэгэл мега маань дайралтай хичээл. За одоо дууссан бахаа гэж эрг харс байх. Дөгжил 15 HP-г наваа хийсэн байна. Тэгэл мань хүч энэ төсөл тал нь үнэхээр толгой биш юм байх та гэд ер нь аваа хүн шиг бодож эхэлсэн заяа. За тэгэд манай бондок хэлнэ. Тэр зөв биш юм байх та. Тэг өчигдөр төрөө толгоор дайрцаад энийг ялсан да. Ойлголоо. Асуудал хүндээ байна. Мега төрөөгөөс муу юм байна гэд үннийг хэл авчихсан. Тэгээд нөгөөх нь уурлаа. Тэгэл нөгөө мегач те өөртөө итгэл маань ихээр дороотлаа хэмээн бодож би түнэс дотоо гэж юу? Би сэлэмчих хүн. Тэр үхсдгийг өдөртгээс дотоо гэж юу? Мега буцаж чиний HP-гээр чинь дахиад нэг цохилт авбууллаа гэж үхэн шүдчээ. За тэгээд намаа маань тэр нэг цохилтоор сунаж жимслүүлэх зав гарахгүй те. Оронд нь төрөө чи яваад тэрийг дуусгач гээд хэлэн зав. За тэгээд манай мега маань уурлан дахин нэг дайрнаа. Хамгаалт дэвтэх дайрлалцаа. Сүүлчийн зохилтоор нэг юм 50 HP-гээс нэг аваа хүн шиг 5 HP-г нь үлдээсэн мэдгэцээ. За тэгэл нөгөөх чинь B8 шиг заавал устгаж дор биш гэдгээ заавал батлах ёстой. За тэгэл нөгөөх нь чүү яасан чинь манай төрөө хэнийг чүү тоохцгүй чи хөдмөрсөн байна. Ангийн дарга. За тэгэл нөгөө мега чинь те төрөө юу гэд байна. Би түүнийг алсан. Жимний хүндийг булаагаад байна тийм үү гэд уурлаа тэр. Бүгд харсан шүү. Би ганцаараа 8 шиг унахсан. Төрөө миний нэр хүндийг булаалаа. Ангийн дарга орхичл доо гэд манай бандагтын сэтгэлийг харгаж байгаа юм л та. Тэгээд төрөө яагаад булаасан бэ гэх юм бол энэ дундаас нэг юм шалгаад байжтیں۔ Зөв юу шалгах таамагласны дагуу байна. Гэт дахиад нэг 2 юм гарч ирнэ. Тэгэл манай бандаг маачтай сандраа. За үе дахиад 2 гараад ирлээ шүү дээ. Одоо яах ёстой вэ гэл. Тэгэл манай төрөө битээ сандэр би аргыг олсон. Хэдүүл ямар тач байшин руугаа орё гэд. Байшин руугаа орж хаалгыг тасхийн хааж авнаа. За тэгээд дотор орчоод сараа төрөөгөөс асуунаа. Төрөө чиний сая хэлж байсан тэр арга чи яг юу юм бэ гэж асуу. Тэгэл төрөө зөөдөөс нь маргааш мэд. Цаг нь болохоор зүгээр л надад итэг гэл хэлээд аван зөө. Энэ маань төрөөж бас күүлээ бас бартилгүй юм шүү дээ. За тэгэхээр тэр тасгааных нэргээд ургах нарнаар хэрүүлхийг манайд дээр хурж ирнэ. Та нар жигшмэр гадных нь новшнууд бид та нарт бурууга засах боломж өгсөн ч багахан эрх чөлөө өгмөгц энэ хязгаарыг давж дахин нэг хамгаалагч сүнсийг алчглаа. Та нар бүгдээр томд очиж нүглээ цайруулцгаа гээл. Тэнд нэг тосгоны дарга амар уурлаа. За тэг тосгоны дарга маань улам уурлаад байна шүү. Өнөөдөр юу ч хэлсэн та нар бүгд үхэх ёстой. Бид та нарт хар дарсан манай тосгоныг устгуулах зөвшөөрч чадахгүй. За тэгэд мань төрөө хэлнэ. Тосгоны дарга заган гээл дууч. Загана. Тосгоны дарга гана. Та нар үлгээр энэ тосгоны хүмүүс өөртөө мөнгө гэж боддгоо гэж асуунаа. Тэгэл манай нөгөө тосгоны даргач те. Чи бод юуг хуцаад байгаа юм бэ? Бид нэр үеийн үеэс амьдарч ирсэн. Чи одоо хэн болчоод бидэрт ерэн заах гэдэг ухааны юм хэлнэ. За тэгэхээр төрөө
За одоо төрөг хэсэг зөө. Ийхүү хүрээд ирсэн болохоор нууцлаг тосгоны нууцыг илчлэх цаг ирлээ. Үнэн гэдэг ганцхан байдаг гэж хэлж байна. Тэгэл ганаа маань. Тэгээд үүгээр чи юу хэлэх гээд байгаа юм гэж асууж юу? Энэ тосгонд байгаа та бүгд энэ тосгоны жинхэнэ иргэд биш. Та нар төгчүүлээ. Бид нар бараг төгчүүлээ. Нэг тийм дууддаг. Гочуулаач төгс. Өмнөхний тосгоныг устгаж явсан. Бид энэ уран зохиолын ертөнцид орсноос хойш гацчихсан байсан. Тэгэхээр бид нөгөө ертөнцөөс гарах ямар ч аргагүй байсан. Тэгэл нөгөө тосгоны дарагч нэгээд инээж авал те. Юу уран зохиолын ертөнцийг нэ вэ? Юу анги? Зүгээр л үрлэгэр зохиож байгаа юм шүү. Чи зүгээр л үхлээс айгаад байна. Тиймээс биднийг тайвшруулах гэж худал ярьж байна. Чиний хийсэн бүх юм зүгээр л чиний тэнэг үлгэрүүдийн нэг. Ямар ч нотлохоо мэдээж би хамгаалагч чулуу. За тэгэл нөгөө нэг төрөгч мангар мэдээж би баримттайгаар ирсэн гээд чулуугаа гаргаж ирнэ. Хамгаалагч чулуу. За тэгэл нөгөө ганаа маань чи хамгаалагч чулууг барьснаар байрнаас авчихсан байна. Үүнийхээ төлөө чи 10,000 удаа хөөх ёстой гээл бөө уруулсан зөө. Гэхдээ зөвхөн би биш шүү гэд манад бөөндө авцсан мэт зөө. Хамгаалтын чулуу бол шөнийн цагаар алдгаал хамгаалдаг дээдвчний ариун эд зүйлс. Хин нэгэд тэдэнд гар хүрэл тэр эзэн тэнгэрийн шидэгэд булгах болно. Энэ чинь жирийн хамгаалагч чулуу биш. Юу зөвлөлийн ертөнц бүхэлдээ эдгээр хар чулуунууд болон тэдгээр дээрх нууцлаг бэлэгдлээс бүрддэг. Хар чулуунуудыг ботолч чадвал хий үзэгдлийн ертөнцид ан цавгаар. Залуусаа шидээрээ гээл. За нөгөө чулуунуудыг шаланд саваачсан. Тэгэл ботраад нэрээ л бас тэнд нэг ан цав гарч ирлээ. Нүүдүүлэн гайхаад толгоон болгоон нүвтэлтэй уцаж авсан юм чинь орж ирээд юм яа. Тэгэхээр эдрээсийг харъя. Захирлаа. Тавшир би бүгдийг нь аюулгүй авчирна. Би хамтдаа ажиллаж юм бол анхан шатны сургалтыг гарцаагүй дуусгаж чадна. Тэр цаг ирэхэд би Кёотогийн сургуульд элсгийг хүсэж байна. Тэгэл энэ нөр бусдынханд мөрөдлөмдөө хориг. Би хуучинд орж бүх цагийн үеийн хамгийн шилдэг шийдтэн болохыг хүсэж байна. Харт арсан зүудийг тосгоно. Энэ ямар ертөнц вэ? Бүгдээрээ сандрах хэрэггүй. Эндээс гарах арга зам заавал бий гэл. Бүгдд нь юу тохиолдсон юм бэ? Энэ ямар газар вэ? Би та нарын тосгоны дарга гэж юу? Би одоо санаад боллоо. Би ангийн дарга. За ингээд мань ганаа маань өмнөх явдлуудаа эргүүлэн санаж амнаа. Тэгэл нөгөө босд ангийнхан маань бид чадлаач гэж яах шиг те. Юуны чи бид төрөө газараа карри төгж явах чи бас бид мэдгч чи сонин баг нь. За тэгэл ганаа бүгдтэй нь баярлаа гэд баяртай гэд яваад өгчөө юм да. Тэгэл манай бандаа гэсэнаа. Төрөө миний янда чи одоо яг яаж сэтгэдэг байгаа юм бэ? Чи тэрийг одоо яг яаж мэдвүгэл ер нь л гайхан зөв. Тэгэл мен төрөөж за мен ер нь буцаж орсоо дээрээгээд хэлээд мөрөд алга болчихно. Би үжис чинь сараа маань хэлсэн шүү. Бид яагаад одоо хүртэл энд байна? Би тэнцээгүй гэж үү? Энэ одоо тэгээд яг жиггэн шалтгааны олсон юм уу? Олоог юм уу? Өстөждөг юм. Тэгээ үжис чинь нэг нь тохоо дуураг. Хард үрслэгцэн чулууг устгасан гэдгээр 5 тоологчдод баяр хүргэе. Шинэ нууц даалгаврыг итгэвчлээ. Айцын зүрхийг олж ав гэж. Шинэ даалгавар итгэвчнэ. Даалгаврын хүндрэл эс зэрэглэл. За тэгэхээр босоо сурагчид нар буцаа сургуульд ирсэн байх бөгөөд юу гинэ та нар бүгд хар дарахны тосгонд давчихсан гэж юу? Мега болон төрөө тэгээд нэг бэр охин манай онток тэр тав байдгүй гэж хэлсэн дээ. Яаж ингэж байж чадчихна? Тэд нууц даалгаврыг төвчүүлсэн. Тэр үнэхээр тийм бол бас даалгаврыг амжилттай гүйцэтгэжгүй. Зөвхөн тэр амжилтаараа л улс даяар туртай их сургуулаа сонгож чадна. Гэхдээ нууц даалгаврыг эхлүүлэх нь ихэвчлэн туйлын аюултай. Тэр тусмаа энэ чинь хар дарсан тосгоны нууц даалгавар шүү дээ. Тэгээд бүгд шинэ код. Үүнийг дуусгаж чадна гэж юу? Хэмээн захирал хэлнэ. Тэгэхээр манай хатар одоо яах вэ? Би зөвхөн 3 дугаар төвшин бусдын төвшинч бараг адилхан байх хэвээр. Одоо юм хэмжээний сул байхад нууцсан даалгаварт орох нь амин хорлоготой адил. Тэгэд бид энэ амжилттай зүрхийн тухай юу ч мэдэхгүй байхад түүнийг ханаас очиж авах хэвээр гэж сараа маань хэлнэ. Тэр хар чулууг зүгээр л хэлэхэд болоод заавал халах шаардлагагүйсэн юм шүү гэж бэрхчихнаа. Тэгэл манай дөрөв ер нь ч ус тийм шүү гэдэг. Тэгээ манай бандак гарч ирнэ. Би мэднэ. Нөгөө ертөнцийн нууц даалгавар олдох биш зөвхөн таарч болох боломж юм. Хөрөө хар чулуудыг хаглахаар нууц ертөнц итгэвчнэ гэдэг чинь эхнээс нь мэдээд бидний чамтай хамт хагалаа гэж хэлсэн мэдтэй. Тийм үү антаа гэл. Тэгэл нөгөөх нь бас бандсан царайг гаргаж байгаа. Чи нууц даалгавар ганцаараа авахгүйгээр бидэнтэй зүг авахыг хүссэн юм байна тийм үү? Тэгээд мега манд бодно. Төрөө иймэрхүү боломжийг хамт хуваалцна гэж болоогүй шүү. Харж л байгаа. Шинжлэгдсэн сургалтанд би чамайг даваагүй ч гэсэн. Гэхдээ би нууц даалгаврыг чамаас өмнө яа харахгүй дуусгах хэмээн манай мега дотроо шийдээд байжсэн. Нэг нь хоёр за ер нь нэлээд нь чөтгөр гарч ирнэ. Бид бүгд өөхөх ёстой. За тэгээд манай төрөө маань зүхтаад байж болохгүй. Нямаа надад эмчилгээ бэлэн байгаарай гээл. Тэгвэл ингээд дараач эмчлэг гэсэн. Бас л гоё дээрээ дуусч. Ихтэй яг удаахгүй оруулсан. Тийм болохоор та нарын ажил бол зүгээр сайхан subscribe дарах цаа.
Зүгээр над subscribe дараал би нүдэнд харагдахаар гоё комент биш үлдээ. Болно. Үр чөлөөтэй зөө. Тэгэл subscribe дараадах юм бол ер нь л ороолаа гэсэн үг. Дарахгүй юм бол орохгүй л гэсэн үг. За тэгвэл ингээд хүүхдүүд минь баяртай. Тэгээ юу өвлийн амралт боллоо. 2 сар манга уушраагүй дараа заа. Тэгвэл ингээд чигтээс баяртай. Subscribe даа.